Өчигмийн төргийа үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөр эхлэж байна. Монголчууд бидэнд омогшиж, ондоошдог олон соёлын биет болон биет бус өв байдаг. Тэгвэл өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөр бид дамжуулан та бүхэнд соёлын биет бус өвийн жагсаалтанд багтсан Монгол ардын дууны тухай хүргэх болно. Өөрийн мөн чанар монголчуудын ахуй соёлыг хамгийн тод томроо дүрсэлж чадсан урлагийн нэгэн төрөл бол Монгол ардын дуу юм аа. Тэгвэл энэ дуу урлагийн тухай бид та бүхэнд өнөөдрийнхөө хөтөлбөрөөр хүргэх болно. За маш их баярлалаа. Өнөөдрийн хөтөлбөрийг эхлүүлж айлгуу цайх уран бүтээлээ хүргэсэн Үндэсний Урлаг их театрын гослол дуучин, гавьяач жүжигчин Амар Жаргалд баярлалаа. Та бүхэнд зориулаад Торгууд ардын дуу, Торгууд нутаг дууг хүргэсэн юм аа. За өргөжлүүлээд бид хөтөлбөрийнхөө эхний зочинтой ярилцах гэж байна. За урилга хүлээн авч доктор профессор Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн Эрдэнэ чимээг өргөдөө ирсэн байна. За сайн байна уу? Энэ үдшийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Үдшийн мэндийг хүргье. За өнөөдөр бид тантай ярилцах сэдв гэвэл Монгол ардын дууны онцлог болоод ер нь ямар утга агуулгатай байдгийг, за хүмүүс бид дуунаас юуг ухаж ойлгох ёстой тухай ярилцах юм аа. Тэгэхээр монголчууд бид дотоод сэтгэл болоод бодол оюуныхаа чилээг дуу хуур, яруу найргаараа бас гаргаж ирсэн ийм сайхан ард түмэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр бидний энэ цаг үед ишиглүүлж байгаа сайхан ардын дууны онцлог гэвэл та бас юуг дурдах бол? Тий. Тэгэхээр Монгол ардын дуу бол үеийн үед монголчуудын одоо амаас амд дамжиж ирсэн ийм одоо сайхан дуунууд байдаг. Гэхдээ ардын дуунд бол ихэвчлэндээ нутаг ус, тухайн одоо газар орны байгаль, за тэгвэл зан үйл, ёс заншил, за эцэг эхийн хайр, сургаал,
хүмүүжлийн тал нь бол дамгаалдаг. Тийм учраас ардын дуугаар бол хүмүүс бол хүмүүждэг. Яагаад эртээр үеэс одоо ардын дуугаар хүмүүждэг байсан бэ гэвэл ер нь хурим найр дээр ер нь монголчууд бол найрын 3 дуугүй хүнийг бол тийм ээ бас төдийлөн ойшодгүй юм байсан. Тэгээд найрын 3 дуутай яваарай гэж сургаж байсны учир бол найран дээр залуус танилцдаг байсан байна. Найран дээр залуус одоо ардын дуу сурдаг байсан байна. За ялангуяа одоо төв халагчдын одоо найранд найрын 3 дуу дуулдаггүй хүнийг бол 108Z найз гэдэг аяыг 108 удаа аялуулж торгодог байсан байна. Нэг талын торгуул, нөгөө талын сургуул. Өөрөөр хэлбэл нэг аялгауг 108 удаа аялахад бол одоо хүн сурдаг байсан байна л да. Тийм учраас тэр 108Z найз гэж тийм аялгаа байдаг. За тэгэхээр Монгол ардын дууг бол эрт үеэс бол монголчууд бол уртын дуу, богино дуу гэж ангилж ирсэн байдаг. За сэдв агуулгын хувьд бол олон одоо эрдэмтэд бол бас судалгааны одоо ном бүтээлдээ дурдсан байдаг. За Монгол ардын дуу бол эртээр үеэсээ бол бас нутаг ус уул хангай за тэгээд эцэг эхийн одоо хайр инэрлийг одоо их магтан дуусан байдаг. Тэгээд ийм учраас тэр дуунуудыг бол сэдв агуулгын хувьд бол түүхэн дуу тэгээд одоо зан үйлийн дуу, хурим найрын дуу гихчлэн одоо ангилсан байдаг. Шашны сэдвтэй дуу гэх мэт. Бид бол одоо үед энэ угсаатны хөгжим судлалд бол бас яг үүрэг функц зориултаар нь бол домогт дуу, үлгэрт дуу, зөвхөн харилцаа дуу. За энэ Монгол ардын одоо богино дуун дотор их хвчлэн одоо зан үйлийн дуу, хорим найрын дуу гэх мэтлэнгээр бол ангилдаг. За уртын дуугаа бол айзам урт дуу, бэсрэг урт дуу, уртвдар урт дуу, гүр дуу гэх мэтлэнгээр одоо ингээд ангилж ирдэг. Утга санааг нь аваад үзэхлээр тэр бүр ийл биш байдаг шүү дээ. Талд утга санаатай. Бас тийм. Морины хурдан сай хүлэг морид дуулаад байгаа юм болов уу гэхлээр тэр дунд нь нутаг орн байдаг, эзэн аав нь байдаг, хайртай амраг нь байгаад байдаг. Бүгэл багтаад байдаг. Гэхдээ наад хэлж байгаа үг нь болохоор халуун борлог морч юм уу, зээрд ухаан морь гэл ингээд өөр зүстэй мордуудын нэрээр хэлээд байдаг. Энэ бас нэг тийм уран сэтгэм сэтгэлгээний ялангуяа монголчуудын бас адуу малын энэ соёлтой ч юм холбогдож болох талтай болов гэж бодож байна. Энэ бол одоо монголчдын одоо талын малчнуудч монголчуудын одоо соёлын ой танд байдаг хамгийн одоо чухал зүйл нь бол эцэг их элгэн садан нутаг ус энэ бүх зүйл бол хамгийн ойр байдаг байна л да. Жишээлх юм бол дорн дахны одоо хайрын дуун шүлэгт бол ялангуяа одоо ли байгийн шүлэгт бол хайрыг бол дандаа сар мар шүн тийм ээ одоо энтэй тэгвэл Расул Гамзатовын одоо шүлэгт бол дандаа одоо бороноор тийм ээ одоо тэр намрын одоо тэр өдрүүдэд навч яаж хийсэж байгаа тэр зөөлөн салхины аясаар навч хийсэж хагаад одоо тэр цэцэрлэг төрөлнгийн дотор сууж байгаа хүний одоо тэр хайр инэрл сэтгэлийн тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ тухайн одоо нутаг усан тийм ээ газар нутаг үндэстэн угсаатны өөрийнх нь тэр соёл дотор бол ямар одоо зүйл хамгийн чухал гэж үзэж байна үү түүгээр нь бол илэрч идэг байна. Тэр бүхэн нь бол ардын дууны одоо яруу найрагт шингэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бид бас тал нутагтаа дархан суудагтайгаа адилхан тухайн бүс нутгийнхаа онцлог тохируулан дуу хуурна бас нэг юм ялгаатай байдаг шүү дээ. Жишээ нь баруун Монгол ардын дуу гэхэд чинь айзам хэмнэлэн түргэн байх жишээний шүү гэдэг юм уу. Та мөн сая яриандаа дурдсан шүү дээ. Хорчин ардын дуу гэхэд бас юм өгөөдлийн шинжтэй гэж ярьсан шүү дээ. Үүн дээр нэмээд хэлэхэд ер нь нутаг нутгийн онцлог тохирсон тэр ардын дууны тухай та бас дэлгэрүүлээ сайхан яриул. Тий. Ардын дуу болгон болол нутаг нутагт өөрөөр дуулагддаг нь бол тэр нутгийн аялга тэр тухайн одоо нутгийн ард түмний зан жаншил ёс журамтай их холбоотой байдаг. Жишээлх юм бол баруун Монгол ардын дуунууд дотор бол ялангуяа энэ хотгойд ардын дуу, хотгойд дарахад цаатай ардын дуу. Энэ сүүлийн үед бол манай хөгжмийн зохиолчид одоо Өлзий Баяр, Цэн Эрдэнэ одоо энэ хөгжмийн зохиолчид бол яагаад энэ хотгойд ардын дуу их одоо зохиол дотор одоо оруулаад байгааг их сонирхож байгаа. Гэтэл энэ тэр сарлаг одоо тэжийдэг өндөр уулын орой дээрээс дуулдаг. Өөрөөр хэлбэл тэнд бол ингэж таван цагаан хой дастад эргэсэн чинь
Даммиг татаж маанаж амрал гэх хойч гэдэг юм ингээд хой гэдэг ингээд дуусчих цаашаа үргэлжлэхгүй аялга. Тэгэхээр тасраад яваад байгаа нь хотгор бүдгэр газар орохоор дууны аялга хүн тэг сонсогдож шээ. Эсвэл бол дэлтэй зэнгэрэ хой гэдэг ингээд доош. Тэгэхээр хамгийн өндөр уулын ороод байжсэн ингээд доош боод болж байгаа юм тий. А тэгэхээр тэр газар нутгийнхаа онцлог тэр дууны аялга нь бас ингээд төслээд байгаа байхгүй. Баяд дөрөв зарчин одоо урайхаа эдгээр ардын дуунд бол дандаа энэ бие биелгээтэйг одоо хослсон одоо ийм дуунууд тэг мөргөлч гэдэг юм уу эсвэл цацаж гэдэг юм наран цараа nakil зуулан бигэм хоороо нэмрэн хотл зуулан бигэм жумдам шээ жуураа санжи гэдэг юм гэх мэтлэнгээр одоо энэ яг тэр ахуй амьдрал байгаа одоо урлагийнхаа онцлогт тавьсан одоо ийм дуу юм Зүү аймгийн дуунууд ихэвчлэн дандаа нутаг усаа мөрөөдсөн дүүдэн оройгоосон харахада түхэтийн чанда андумиж байна гэх мэт нэг дандаа тийм уянгийн одоо юм байстай ийм дуунууд илүү байдаг. Үзэмчин бараг ардын дуунууд ар хорчин болон даргангийн одоо дуунууд яагаад ийм ялгаатай байна гэдэг нэг 2018 онд бид судалгаа явуулсан. Гэтэл их сони юм байлээ. 1200 метрээс доош 70 түвшинээс доош тийм газар нутагт бол уртын дуу байдгүй юм билээ. Дандаа богино дуу. Харин 1200-аас дээш одоо 1700-800-ийн хооронд бол тийм одоо 70 түвшинээс дээш байгаа тэр газрууд руу уртын дуу байдаг юм байна. Тэр бол тал газар байдаг юм байна. Харин энэ хотгойд одоо тэр дарахад цаатан гэдэг өндөр уул дээр амьдарч байгаа 3000 м ч юм уу тэнд бол бүр уртын дуу гэдэг тийм их урт аялгуудад байдаггүй ихэвчлэн тийм богино гэгээлгэн хайтай дуунууд байдаг юм билээ. Тэгээд даргангийн одоо уртын дуу яагаад тэнд тийм жижиг чимэглэл ихтэй байна гэдгийг судалсан чинь тэнд бол Алтан овооны дэргэд бол дуут нуур тэгээд тэр Алтан овоо бол 1200-аас 1770 метрийн өндөрлөгт байдаг юм байлээ. Тэгээд тэмдгийг ингээд суджаад үзсэн чинь 222 галтуул дэлбэрсэн юм байна. 10-аас 15 сая жилийн өмнө. Тэгээд тэр галтуул дэлбэрсний галтуулын орой дээр бол нөх гардаг юм байна л да. Нөгөө магм урсаад гарсан. Тэгэхээр тэр нөхнөөс бол энэ энерги цацарч идэг юм байна. Тийм ч бас их болон даргангийн одоо уран дарагчуд гэж их гоё одоо имэйл хазар урд үтэй юу уралдаг штэ 32 одоо наамал гутал мотл тэгээд даргангийн одоо ур хийцгээд тэгээд тэрний тэр жижиг чимэглэлүүд бол ерөөсөө тэр энергитэй холбоотой. За Монгол орн бол өргөн удам тал нутагтай, газар нутагтай. Тэгвэл тэр буйдхан хязгаар нутагт сууж байгаа ард түмний дуу болгон өөрийн их шигтэй. Та бас хорчин ардын дуу гэдээ бас нэрлэж байна те. Тэр дундаа хавржаа нутаг гэдэг дууг бид тун удахгүй ярьцгийн хаар дээр хүлээн авч сонсно. Энэ дууны тухай бас өөр хэлбэрээр бас хүмүүст хүрсэн байдаг гэсэн. Та үүнийг бас хуваалцаач. Тийм би нэг хорчин ардын дууг судлаад бид нар бас нэг судалгаа хийж явахдаа энэ хавржаа нутаг гэдэг дуу бас олсон юм аа. Тэгээд энэ хавржаа нутаг гэдэг дуу бол 1714-өөс 1786 оны хооронд одоо амьдарч байсан хүмүүс энийг бол зохиод дуулсан гэж тэмдэглэсэн байсан. Тэгээ энэ хорчинчууд бол тэр тэмдэглэлдээ бол Чингис хааны 22 дугаар үеийн одоо тийм ээ хойч одоо хавт хасрын хойч мөн 7 дугаар ноён ар хорчны 7 дугаар ноён тэр дагдан Ванчиг Бээл гэж одоо тийм хүн байсан гинэ. Тэгээ тэр хүн бол одоо их
нутаг орондоо их инэрэнгүй хүмүүс ард түмнийг одоо их инэрэн хайрладаг. За ном эрдэмт сурахыг их хүсдэг. Тийм учраас бол Насангийн сүм гэж одоо ингээд байгуулаад тэндээ бол монгол хэлээр одоо ном уншиж одоо айлдвар явуулдаг. Тэгээ монгол хүмүүс монгол бичгээ заадаг байсан гинэ. Ингээд тэр хүмүүс бол тэр хүнийг бол маш их өргөн одоо хүндэлж хайрладаг гэдэг байсан. Тэгээ тэр ноёноо дурсан санаж Хаваржаа нутаг гэж энэ дууг зохиосон юм байлээ. За маш их баярлалаа. Энэ үдшид бидний урилгыг хүлээн авч ирээд Монгол ардын дууны тухай их сайхан түүхийг үүдгэлээс нь эхлээд ярьсан танд баярлалаа. Судалгаа шинжилгээний ажилд их сайхан амжилтыг хүсье. Баярлалаа. Үзэгчдээ хөтөлбөрөөр үргэлжлүүлээд бид Хорчин ардын дуу Хаваржаа нутаг хэмээх сайхан дууг танд хүргэж байна. Энэхүү дууг үзэгч та бүхэнд дуучин Октябрь болон Оюун чимэг Мядаг Бадангаар шинжилэн хүргэх гэж байна. Хамтдаа хүлээн авч сонсъё.
үзэгчдээ дөнгөж сая та бүхэнд Хорчин ардын дуу Хаваржаа нутаг хэмээх сайхан дуу хоорыг хүргэсэн бол үргэлжлүүлээд бид зочинтой ярилцахад бэлэн болсон байна. За бидний урилгыг хүлээн авч студид Шинжлэх ухааны академийн хил зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч Алимаа өргөд ирсэн байна. За сайн байна уу? Энэ үдшийн мэндийг танд хүргэе. За сайн бяцгаанаад сайхан зуны мэд хүргэе. За тэгэхээр өнөөдөр бид ардын дунд агуулгадж байдаг монголчууд бидний мартагдсан ч гэдэг юм уу? Эсвэл өнөө цагт хэрэглэхээ болсон ч гэдэг юм уу? Энэ үг хэллэг ялангуяа ардын дууны энэ шүлэг яруу найргийн тухайд ярилцах юм аа. Ардын дуу гэдэг чинь өөрөө тухайн нийгмийнхэн толин байдаг а гэж бас тодорхойлж гаргаж ирдэг шүү дээ. Тэгэхээр ардын дууны яруу найргийг тайлбарлахын тулд одоо дууныхаа төрөл зүйлийг бас ярих хэрэгтэй болж байна. Тэгэхээр одоо яг үндсэндээ бол уртын дуу, богино дуу гэдээ явж байгаа шүү дээ, тийм. За тэгтэл одоо бас бүжигтэй дуу бас байна. Жүжигтэй буюу одоо харилцаа дуу, дуулалт жүжиг гэдээ бас ингээд юм байна. Тэгэхээр ингээд ерөнхийдөө бол бид нар ингээд олон ангилах тусам тэр дуу нэг талаас нарийсаа тэрний дуу, аялгау, шүлгийг одоо задал тайлбарлахад илүү их ойлгомжтой болно гэсэн үг тийм ээ. За богино дуу руу ороод ирэхлээр чинь богино дуу бол сэдвийн хувьд маш өргөн. Одоо тэдэн тооны сэдв байна гэж хэлэхэд бол маш хэцүү. Тэгэхээр энийг зүгээр яг дотор нь ингээд манай Монгол улсын хэмжээнд аваад үзэхэд бол зүгээр одоо жирийн одоо энэ дээр үеийн дуучид бол энэ богино дууг бол шалиг дуу, хохир дуу, завхаа дуу гэж төдийлөн одоо нэг их оошож үздэг байсан. Тэр нь одоо юутай холбоотой вэ гэхээр одоо хүний ахуй амьдрал өдөр тутмын хэрэглээнд ингээд илүү хорцсон учраас одоо бид нар энийг нэг тийм сайн дуучид бол тооддоггүй байжээ. Гэхдээ бол энэ бол Монголын одоо үндэстэн угсаатны яг тэр өдөр тутмын хүний яг хувь хүний амьдрал тохиолж байгаа тэр сонин одоо баяр жаргал гуйныг бүх юмыг ингээд илэрхийлдэг. Дээрэс нь маш олон энэ танин мэдхүн чиглэл одоо өөрөө чинь хэлсэнчлэн одоо түүх номог за сургаал бүх юм одоо байж байгаа учраас энэ бол монголчуудын одоо соёлын үнэт дуу гэж одоо хэлэгдэн тийм ээ. Жишээлбэл энэ богино дууны дотор манай одоо хүрээ дуу гэж нэрлэгдэх хэсэг дуу шүү дээ. Тэгээ хүрээ дууг одоо бид нар одоо яагаад ингэж вэ гэхээр энэ бол манай нүүдэлчин амьдралаас ингээ гараад одоо хот суурин маягийн одоо өргөө хот одоо ингээд юм том суурин гар хүрээ байгуулагдлаа. Энийг дагалдаад янз бүрийн газраас хүмүүс хурж ирээд тэгээд одоо тэрэнд бүрлдсэн одоо бас жоохон манжийн ч юм уу, хятадын ч юм уу, за өөр одоо хорчин нутгаас одоо хурж ирсэн энэ хүмүүс одоо хуурчид, дуучид ингээд манай одоо хүрээнд цуглараад тэдний одоо дундаас бий болсон одоо тийм дуу байх жишээтэй тийм ээ. Хамдарамаа галлавтаугийн хэрэгэгэтэд түүнээс гараваа. Жишээлбэл одоо Жижүү хот гэдэг дууг тий одоо яри те. Тэгтэл Жижүү хот гэж бид зүгээр хэлээд олсоос яг Жижүү хот гэдгийг Жижүү гэдэг нь одоо хаана ямар хот байна гэл ингээд ярьж болно тий. Гэтэл энэ маань одоо яг манай монголчууд Юан гүрний үеийн одоо түүхтэй холбоотой. За Бээжингээс одоо холгүйхэн шиг ингээд том зах зээлийн юм одоо Янжин гэдэг сүүлд Нанжин гэх мэт ингээд нэрлэгдсэн хотыг бол бид нар зүгээр товчлоод Жи хот гэдэг байсныг Жижүү болгоод дундаа оруулчихсан. Жинтэй торг гэдэг нь одоо яг ямар торг уу гэдэг яг үзэн штэ. Гэтэл энэ жинтэй торг нь болохоор хятадын одоо тэр Юнан, Сичуанид чиглэлд тийм одоо хүр хорхоо үржүүлдэг газраас нь 6 талтай тийм бүхий тийм торг хийдэг байж. Тэгээд тэр нь ингээд цаашаа явсаар байгаад бүр ноёд одоо ихэс дээдсийн гоё торг болоод үлдсэн. Тэгээ энэ торгыг болоод жин торг гэж нэрлэдэг байсан байна те. Жинтүүнийхээ булан шаглаад очсон юм а гэдэг одоо байгаа тий. Тэгэхээр одоо жинтүү гэд ороод ирэхлээр одоо юу болов гэхлээр чинь бид нар одоо ийм хүрээ дуулал тийм
хүний амьдралын ер нь одоо тэр суурин иргэншлийн одоо ойр зүрийн одоо аяг, жинтүү гэсэн мэтлэг ийм жижиг сэжиг зүйлийг одоо богино дунд оруулаад олноор оруулаа. Гэтэл уртын дунд тийм жижиг сажиг юм ерөөсөй байдаггүй. Нутаг орон одоо ээж, аав, морь, хүлэг морь ерөөсөй тийм их одоо их утга агуулгатай байж дээ. Одоо тэр нутгийн монголчуудын үг хэлж байгаа аялга дуудлага бол арай жоохон ялгаатай байдаг те. Ялангуяа баруун монголчууд бол илүүтэй үгийг өрмөц содонч гэдэг юм уу сонсох байдлын хувьд бол арай ялгаатай байдаг. Энэ байдал нь тэгвэл яг энэ ардын дуун дээр шингэж гарсан зүйлүүд хэр их байдаг юм болоо? Ер нь яаж илэрдэг юм бол? Тэгэхээр одоо манай одоо монголчууд чинь мал маш олон жижиг угсаатны одоо жижиг гэж болохгүй те угсаатны бүлгүүдтэй. Тэгэхээр энэ бүлгүүдийн одоо дууг таних одоо үндсэн арга нь бол тэр дотор агуулгадж байгаа үг. За энэ яг тэрүүгээр нь баримжаалал за энэ бол дарахад дуу байна, энэ бол хотгоод дуу байна, энэ бол ойр дуу байна гэдэг ингээд ялгах нь. Тэгээ энэ бол одоо тэр нутгийн аялгауг хадгалах одоо нэг сэжим. За нутгийн аялгууд байна гэдэг бол тухайн дуунд яг одоо цагчнаараа дуулах юм уу эсвэл одоо буриадаараа дуулах тэр дууны аяных нь баримжаанд бол аялгаунд нь маш чухал нөлөөтэй. Одоо хорчин ардын дуулагч чинь дандаа төгсгөлт нь бол одоо хүй хөөм гэсэн үг одоо байна шүү дээ тий. А дарахад бол одоо хой гэдэг одоо үг богино дундаар их байна. Гих мэтлэн. Тэгэхээр энэ сүүлийн одоо төгсгөлийн одоо тэр сул их шиг гэхтэл нэг талаасаа бол дууны хэмнэлийг одоо бүрдүүлж байгаа боловч энэ бол тэр дууны одоо айс нутгийн угсаатны юуг нь одоо тодорхойлж өгж байгаа жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ Монгол ардын дуун дотор бол тэр жишээлбэл одоо ойрдын дуу байлаа гэж бодно шүү дээ. Тэгэхээр одоо загчингийн одоо уртын дуу, богино дуунд ингэхдээ халах дуунд байдаггүй маш олон мэдлэг бол тэнд байна. Өөрөөр хэлбэл загчингууд бол тэр газрын гадаргууны байдлыг бол маш сайн мэддэг. Одоо тэрийг бол газрын одоо байцсан ийм хэлбэр байдлыг бол олон янзаар хэлдэг. Одоо жалга газар гэж одоо бид нар бол энгийн мэднэ шүү дээ тий. А гэтэл одоо зуух газар гэдэг. Тэгээ одоо зуух газар гэхээр бид нар одоо чум ямар мэдгүй шал гэж штэ хөрсөн шал гээл. Тэгэхээр одоо бид нар одоо шал газар гэхэлэр чинь одоо яг ямар газар гэхэлэр чинь борооны ус юм уу голын ус өрсөж өнгөрөөд хатууч тогтцсон газрыг одоо шал газар гэх. Тэгэхээр одоо тийм шалын нутаг, ийм шалын нутаг гээл тэгэл яриад ах юм бол энэ чинь бол ийм байна гэж бид нар мэддэг жишээтэй. Тэгэхээр энэ бүх зүйл бол энэ цаана бол ардын маш том мэдлэг монголчуудын газар зүйн ургамал амтны гэл одоо бүх талын тийм эд хогшил одоо бүх зүйлийн ямыг бол тухайн цаг үеийн харин нэг хадгалаад одоо үлдсэн байх чийдээ. Тэснэстэй нөгөө ахуугаас гадна бүр нөгөө зан заншил, үүх түүх гэл бүхэл зүйлийг харж болох нь шүү дээ. Ухаад судлаад байвал. За энэ үдэш урилга хүлээ авч ирж бас энэ Монгол ардын дуу гэдэг за түүн дотроос энэ шүлэг яруу найраг нь үг хэллэг нь өөрөө цаанаа ямар дал дутхыг агуулж байдаг юм бэ гэдэг тухай багаан ч гэсэн мэдлэг олгож ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. За өргөжлүүлээд та бүхэнд бид Монгол ардын дууны бас нэгэн гайхалтай нэгэн хэсэг болсон Тонжоо дуу хүрэх гэж байна. Монгол Улсын соёлын төрийн ажилтан дуучин Баян Жаргал та бүхэнд хүрэх болно. Хүлээ авч сонсоод өргөжлүүлэн бас ярилцах болно. Дундаас амраг чимэн тонжоо сүргээр адуун дундаас сүрлэг хайдуун тонжоо сумын багчуд дундаас сургтай чимэн тонжоо төрөлтөлтөг учрлуудаа хараад тасдаг сэтгэлүүдээ тулаад гардаг итгэлүүдээ дүлээд нисдэг хүсэлүүдээ дөрөв шүргэн сэтгэлүүдээ үрээтэл түнтэй бүгээтэл оч төнөөдөл хасах итгэлүүдээ тэгээд л түнтэй төдөөдөл оч дундаас хонгор хайдуун тонжоо хошууны багчуд дундаас хонгор чимэн тонжоо отроор адуун дундаас ороо хайдуун тонжоо олдон түмний дундаас сумсгой чимэн тонжоо эрт галмын урдаас гэн эрен сууны үеэс гэн мянган бэрийн алсаас гэн оршихуйн болон нууцаас гэн сэтгэл хэдгэн онцгой хагаад болтохгүй тонжоо
Төгөөд гүнзэхгүй тонжоо Сивэлцэн тогтохгүй тонжоо Төлөөд хэмжихгүй тонжоо За бидний урилга хүлээн авч маш сайхан уран бүтээлийг дөнгөсөө өргөн барьсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Түмэн Жаргалын Баян Жаргал урагдээ ирсэн байна. Дөнгөж саяас уран бүтээлээ хүргэлээ шүү дээ. За энэ дууны онцлог бол Загчин ардын дуу гэж байгаа. За Тонжоо гэдэг үгний утга бол онцгой содон гэдэг утгатай шүү дээ. Анх юу н энэ дууг дуулъя гэдэг сэтэл санаа хаанаас төрөв? Ерөнхийдөө хүүхд ахуй наснаас энэ дууг мэддэг. Тэгээд соёл иргэдийн хамтд дуулдаг байсан. Тэгээд одоо би яаж тийм сонинч юм уу содон дуу олж дуулмаар санагдаад тэгээд Тонжоо уран бүтээлийг нэлээ олон жил төлөвлөж байгаа тулс тийм. Ер нь ихэнх таны дуунуудыг ажиглаад тахлаар арай нэг хуучин манайвэр ардын хүмүүст хүрсэн хэлбэрээс илүү тийм шинэлэг байдлаар ая химэл манерт оруулж дуулаад байна тий. Үүн дээр бас уран бүтээлч хүний бас нэг сэтгэлгээ байгаа болов. Ер нь өөр нэг тийм шин зүйлийг нэвтрүүлэх гэдэг л гол зорилго агуулгадаад байна шүү дээ. Тийм нэглгүй яг одоо миний ардын дуу, уртын дуу үнэн мөнхөд одоо үргэлжлэх ёстой, сонсогчтой байх ёстой. Тийм учраас одоо нэг бодлыг бидний үүрэг гэж ойлгож байгаа. Мэргэжлийн одоо уртын дуучин хүний хувьд, мэргэжлийн дуучин хүний хувьд бас энэ сайхан ардынхаа дуу, уртынхаа дууг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүрэгтэй. За энэ үүргийнхаа хүрээнд одоо яаж одоо онцгой, содон, яаж одоо химнэлд оруулж, ямар сонирхолтой байх талаас нь судалж л одоо ингэж л уран бүтээлийн тойрвж байна. Тонжоо дууны хувьд бол бас арт түмэнд хүрсэн хувилбар нь гэвэл бас таны энэ дуулсан дөнгөж саяны хувилбар байхаа гэж бодож байна. Үүнээс гадна ардын дуу, уртын дууг арт түмний сонор мэлмид хүртэлэн дуулна гэдэг бол тухайн уран бүтээлчээс нэлээд чадал шаарддаг болов. Тий, манай хооччул ярьдаг шүү дээ. Хүн уран бүтээлээрээ танигдах хамгийн сайхан байдаг гэж тэгээ одоо бас нэг цагаа олсон, дээрээс нь уран бүтээлээ олсон юм болов уу гэж ингэж харж байгаа. Тэгээд Тонжоо дуу бол намайг маш олон хүнтэй авчран уулзуулж маш олон одоо сайхан дурсамжуудыг бүтээсэн одоо маш тийм одоо амжилттай яваа сайхан дуу маань уран бүтээл маань болж байна. Ихэнх амжилттай ба хүмүүсийн таньдаг алдартай уран бүтээл шиг харахаар хөдөө орон нутагта төрж өссөн тэр ахуй соёлыг илүүтэй зүрх сэтгэлдээ мэдэрсэн уран бүтээлч олон байдаг. Таны хувьд ер нь ямархан байдаг юм бэ? Би яг л хөдөө өссөн, урдам орны зоон нуруунд дээр өссөн хүүхд ахуй наснда. За ардын дуу үндэсний өв соёлтой маш ойрхон өссөн. 5 настайгаас л гин гоо марзаа сурж, эмээ өвөөгөөс ардын дуу дуулж сурж ингэж өссөн. Тэгээ одоо яагаад ч юм ардын дуу, уртын дуунд маш их дуртай. Тэгээ дуртай зүйлээ хамгийн сайхан байдаг шүү дээ. Тэгэл алдсан ч онсон ч ардын дуу, уртын дуугаа дуулахт бол сайхан л байдаг. Одоо яг шинжилсэн найруулгаар үзэгчдэд ингээд хүмүүс хүргэсэн. Ер нь хэр хүлээж авч байна? Ямар их сэтгэлдэлтэй байх юм? Тий, эхлээд бол мэдээж айцтай байсан. За. Тэгэж одоо ардын дууг бас эвдээд орчин үеийн химнэлд хөгөнд оруулах гэсэн. Тэгээ ерөөхдөө нэлээ удаан дуулдаг байсан энэ дууг. Ардын аман зохиол, ардын магтаал байсан юм байна лээ. Хуучин бол Загчин түмний магтаал байж байгаа. Тэгээ сүүлдээ ард түмний дунд соён гэгэрүүлэх нэг сум аймаг баг гэж хуваарлагдж байгаа үед дуу болж ингэж төгссөн юм сайхан уран бүтээл юм байна. Тэгээ энэ нэлээ юм тайван удаан дуулдаг дууг би нэлээ хөдөлгөөнд оруулж ингээд дуусна. Тэгээд энэ хувилбар маань бас гайг онсон юм болоо гэж
хүмүүс их ам сайтай байгаа. Тэгээд энэ дэх дуртай. Ялангуяа сүүлийн жилүүдэд бас энэ уртын сайхан дууга, за хипхоп, рэп одоо дуулдаг хүмүүстэй хамтраад хоршоод бас нэг арай өөр чиг урсгалыг гаргаж ирээд байна шүү дээ. Энэ тал дээр таны хувьд бас яг энэ чиглэлийг хөгжүүлэх гэж хичээж яваа хүний хувьд яг энэ үнцгийг юу гэж харж байна? Магадгүй бид ирээдүйн хойч үеийнхэн яг тэр химнэл мэдрэмжинд таарсан хэлбэрээр нь түгээх нь бас энэ соёлын бит бас өвийг илүү цаашаа дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ин гэж үзэж болох уу? Одоо миний хувьд бол тхийг л зорж байна. Тэр ардын дууг л хүн сонсч л байвал одоо энэ залуучууд хүүхдүүд нэг ч гэсэн ардын дуу нь үгийг сурж байвал одоо миний одоо зорилго хүсэл маань биелж байгаа. Тэрнээс одоо бид хүн ардын үндэсний дуу хуур уртын дуу ардын дууга мэдхгүй сонсохгүй бол монгол хүн байхын үн цэн одоо мөн чанарыг бол бид нар олохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө хүүхдүүдээс хүртэл шээ авдаг. Одоо ингээл тонжог дагалдуулдаг. Тэгээд энэ жил 21 аймгаар тоглоод явж байхад хүүхдүүд тонжоо дуун дээр сайхан биелгээ хийгээд ингээд тоглолт болгон дээр нь орж исэн. Тэгэхээр миний нуран бүтээл бас хүүхдүүдэд тий одоо хүүхд багчуудад бас сайн хүрсэн болоо. Тэгээс нэг ч гэсэн ардын дуун дээр бас гоё үндэснийхээ өв соёлоор бас гангарч тий өөрийнхөө бие чимж байгаа хүүхдүүдийг харахад сайхан байлаа. Бас саяхан ванли дууг бас шинчлэн хариулж дуулсан тий. Ванли дууны тухайд хүүхд талаас нь тавс хуваалцаж. За ванли гэдэг дуу бол тийм ардын харилцаа хошин дуу. 3 аялгаутай байдаг. Тэгээ энэ бол одоо хорчин ардын аялгау гэж байдаг. За одоо Монгол ардын аялгау гэж байдаг. За би болохоор Монгол ардынхны аялгаугаар дуулсан. За хорчин үгээр биш Монгол ардынхны үгээр дуулдаг. За хорчин ардтай бол өөр Монголд бол хорчин аяар нь үгээр нь бас дуулдаг. Гэхдээ аялгауны хувьд бол адилхан. За мэдээж энэ ардын харилцаа ийм 3 дуу байдаг. Нэгийг л одоо олж дуулж байгаа. Тийм түүхэн домогт дуу юм. Хүрээнд ер нь илүүтэй дэлгэрсэн гэж бас судлаачид ярьсан байх юм билээ те. Ванли дууг хүрээнд очсон, ванли дуулсан л хүүхэн бүсгүйчүүд байна, залуучууд байна гэж ярьсан нэг тийм түүхэн бас яриа байх. Тий одоо монголчууд ч нөгөө нүүдлийн соёлхоогоос суурин соёл руу ороод хүрээнд амьдраад хүрээний донж хэв маяг одоо миний энэ ховцлолт чи яг хүрээндээ үүсч байсан ийм ховцлолт. Тэгээд тэр донж маяг тааруулсан дуу уран бүтээл байх хэвээр. Хүрээнд маш олон дуу үүссэн байдаг. Тэрний нэг үл яалчгүй ванли. За ванли гэдэг бол мэдээж тэр гоё ганган хэнцэн дэгжин сайхан зүйлийг илэрхийлсэн ийм утгатай дуу юм байлээ. Тэгээ мэдээж одоо ёгтулж өгөөдөж ингэж дуулсан ийм уран бүтээл дуу юм байлээ. Бас тун удахгүй монголчууд бидний бахархаж, омогшиж, ондоошдаг дэлгэр сайхан наадан болох гэж шүү дээ. Баг ахын насаа бас нэг дурсаад нэг марзаа явуулъя тий. Тэгэлгүй яг тэгэд нөгөө хүүхэд байхад өвөө маань аа маань тэгээд урам өгөөл миний хүү гоё хоолойтой морь урам авдаг. За чиний энэ хоолойг марзааг сонсоод гингог сонсохоор морь хүртэл ингээ сайхан тавхидаг гэдэг. Буурлаа маань их урамшуулдаг. Тэгээд буурлаа маань шонгоон тойрол марзаа гэсэм сайхан уянгалаг марзааг татахаар морь хүүхэдгүй эсэн минд одоо давхихын бэлэгдэлж ингэж айц сүүцэн дарж марзаалж байгаа маа л гэж нэг юм өвөө маань сургаж байсан. Тэгээ энэ маань одоо их ойрхон байна да. За маш их баярлалаа. Энэ үдэш бидний урлагийг хүлээн авч ирээд уран бүтээлийнхаа дээдсээс хүргэж байгаа тун утгагүй сүнсний их баяр наадам болох гэж байна. Хаяанд ирсэн байна. Таны цаашдын ажил үйлсэд их сайхан амжилтыг хүсье. Өшөө олон уран бүтээлийг шинчилсэн залуучууд бидний зүрх сэтгэлд хоногсон сайхан уран бүтээлийг төрөх болтугай. Баярлалаа. Баярлалаа. Сайхан наацгаарай. За хамтаа үзэгч та бүхэндээ бид үргэлжлүүлээд Бүрээд ардын дууны цомрлыг хүргэх гэж байна. Дуучин соёлын тэргүүний ажилтан анх чимэг та бүхэнд хүрэх болно. Цаад өргөн удам нутагт тархан суугаа олон монголчуудын эдгээр олон соёлын ялгаатай байдлыг бас дуу хөгжим ялангуяа Монгол ардын дуугаар илэрхийлэх гэж байгаа юм. Ингээд Бүрээд дууны цомрлыг хүлээн авч сонсцгоё.
이게고 하타르테항아 모른다 핫사르면들 샹베나 핫들은 배가 타들타 여허르소가 샹베나 영은 핫타리시 으쌰 핫타리시 영은 핫타리시 으쌰 핫타리시 저렇테항아 모른다 샹베민들 샹베나 싹다다해항 타들타 여허르소가 샹베나 영은 핫타리시 으쌰 핫타리시 영은 핫타리시 으쌰 핫타리시 영은 핫타리시 으쌰 핫타리시 영은 핫타리시 으쌰 핫타리시 핫타리시 За баярлалаа. Дуучин соёлын тэргүүний ажилтан анх чимэг та бүхэнд Бурайд ардын дууны цомрлогийг хүргэлээ. Хэрвэмэ харагдандаго цэцэг чимэстэй олвайнаго чими зоргийг барванда цэнгэж болмоор олвайнаго аллагланна харагдандаго ашимжимстэй олвайнаго 아위 헐려도 고치네가 안 그치고도 멀어서 배나고 나를 쓰하다 서유른 내가 남자나가 강한다고 아침이 정보는 내게 낯세가 말았다는 자랑한다고
Соёл эрдэнэ хөтөлбөртэй хамтгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлээд бид та бүхнийг уртын дуучин Жавхаа сайхан үүрийн туяа нартай уулзуулах гэж байна. За дөнгөж сайхан монголчуудын зүрх мөнхөнд үүрчин гэсэн цэнгэрлэн харагдах уул гэдэг энэ төв халах бас талын дуу хөгжмийг бас хүргэлээ. Энэ дууны тухай бас яриад яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгээд цэнгэрлэгцээ өвсөн сууж байгаа Монголын нийт ард түмэнд бас сайхан өдрийн халуун мэндийг өргөн төвшүүлье. За саяны дуулсан цэнгэрлэн харагдах уулс гэдэг энэ ер нь бол бас Монгол ардын дууны дамаа энэ төв халах дуу гэж бол ерөнхийдөө тооцогддог. Ардын дуу Монгол ардын дууны ер нь охиманлай дуу гэж хэлэгддэг. За энэ дуу бол ерөөсө 3 аялгаутай байдаг тийм. Тэгээд сая бол бид тэрийн дуулсан нь бол одоо хамгийн удаан аялгаугаар нь тэгээд хамгийн хурдан аялгаугаар 2 аялгаугаар нь дууллаа. Дууны агуулгын үед бол ерөөсө хамгийн тийм гэгээлэг тийм. Мэдээж одоо хайр сэтгэл мэдээж нэгдүгээрт байна. Тэгээд бид хамтдаа сайхан энэ хангаа уулстай сайхан жаргаж сууя гэсэн л утгатай. Олон сайхан үр хөвгттэй болъё. Энэ утгатай сайхан жаргал сэнгэлээр бэлхэж сууя гэсэн л ийм утга агуулгатай. Ийм сайхан дуу байна. Ер нь л найр хурим наадмын бас тэргүү игнээ дуулагддаг бас найр хуримд жинхэнэ дуулагдах. Хамгийн тэргүүнд дуулагдах дуу л да. Тий. монголчууд өөрөө нөгөө найр хуримд бол ёс ихтэй, дандаа бэлэгдэлтэй, утга агуулгатай, гой сайхан дуу дуулдаг тий. Хоёрын дуусан аяын хоёр аялгауны нөгөө нэг аян бас нийтлэг дуулагддаг. Аялгау цэнхэрлэн ахаргад хоолаанэ гэд ингээд явдаг. Тэгэхээр л чанар манай хүмүүс хүрээд л ороод ирдэг шүү дээ. Найрын ер нь гол мас дуулдаг, гол дуулдаг тий. Хүн болгоны мэдээд. Тий, хүн болгоно л мэддэг. Тий. Энэ нэг одоо ундрмаа продюсер маань амьдралог гэдэг кино хийжсэн. Түүний бас саундтрак болгож өөрөө бас ардын дуун дуртай. Тэгээ яагаад Монгол кино юм ардын дуугаар одоо саундтрак байж болохгүй гэжгээд рэпер Риа гэдэг охинтой одоо өглээд дуугийн дуулаад хамтарч уран бүтээл хийжсэн. Тэгээд тэрэн дээр болохоор Риа маань айгаа үгийн нэлээд сайн судалсан. Тэгээд судалсан байсан. Түүний ярьжсэн ярианаас юунд таалагдсан бэ гэхээр хичээ ер нь бол амьдрал гэдэг чинь цэнхэрлэн харагдах уул юм шүү гэж айгу том зургаар нь харсан байгаа байхгүй. Тэгээд тэр амьдралдаа тэ жаргал зовлонгоо хамтдаа туулж тэ тэр бүх зүйлийг тэр уул дуунд ингээд багтаа шингээсэн юм шиг санагцаан. Түүнээс сэдвүүлж би үгээ бичиж өгүүлсэй гэж ярьжсэн. Тэгэхээр энэ дуу маань өөрөө маш юм өргөн цар хүрээтэй утга агуулгатай дуу юм шиг байна тий. Нэрэл ардын дуу гэдэг бол тухайн ард түмний бодол, мэдрэмж, сэтгэл бүр ахуй хүртэл дүрслэн харуулснараа маш онцлогтой байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр дууран бүтээлийн ард түмнийхээ зүрх сэтгэлд хүртэл дуулдаг дуучдын хувьд магадгүй энэ уртын дуу, ардын дууга ер нь яаж судалж үгний цаана үг нуугдж байна, утга нуугдж байна гэдгийг олж харж оршоож байна. Тий, одоо яг ардын дуу дуулна гэхэд бас зүгээр шууд ингээд дуулчихыг сэтгэл хөдлөлгөнөөр дуулахгүй л дээ. Мэдээж дуугаа судлан те ямар утга агуулгатай дуу байна те ямар учиртай дуу байна гэдгийг те түүх томог нь юу вэ те тэгээд тэр тусмаа бид хоёр ч өнөө ер нь холчлон хамтарч хоршид дуулж байгаа болохоор тэр дуу тийм болохоор дуугаа бол маш сайн судлах хэрэгтэй. Ер нь түрүүн бас ярьж байгаа нэвтрүүлгийн юм дуу дуулахаасаа гадна бас судлаач байх хэрэгтэй гэж. Энэ бол яг маш зөв үг. Мэдээж дуугаа судалж ээж за энэ утга агуулга нь юу байна? Чип тэрт одоо тохирох дуу байна уу, тохирохгүй дуу байна уу? Тэгээ бэлэгдэл нь ямар дуу юм? Энийг бүгдийг судалж ээж л дуулах хэрэгтэй. Дуунууд янз янз л да. Тэгээд ахуй тийм ээ. Одоо тэгээд нэг одоо 19-р зууны их үед одоо нэг хүрээ хий тэгээд одоо нэг жоохон суурин маягийн хөвчлэн амьдрал эхэллээ шүү дээ. Энэ үед зохиж ирсэн бас хүрээ дуунууд ч гэдэг юм уу те. Янз янзын дуу, сургамж дуунууд ч гэдэг юм уу. Аав ээжийн нутаг усны тэгэл мэдээж бас нэлээд том тийм гүн ухааны агуулгатай тийм дуунууд бас байна л да. Тийм болохоор дуулахаасаа өмнө маш сайн судалж ээж дуулах хэрэгтэй. Бидний хамгийн их дуулдаг Юндэнгөөгөө Сэрима гэж дуу байдаг шүү дээ. Түүний нэг бадагт нь ингэдэг байхгүй. Хүзүүгээр нь жавар орно гэд хөвөнтэй дүүдүүг нь хийгээд өгсөн юм аа. Хүнээс илүү ханилна гэж хүдрийн зарыг шингээсэн юм а гэдэг үг байдаг байхгүй. За яагаад хүдрийн зарыг шингээч вэ? Яагаад хүнээс илүү ханилна гэд хүдрийн зарыг шингээч вэ гэж байгаа ингээд ухаад ойлгохлоор хүдэр гэдэг амьтан чинь өөрөө хүнийг одоо маш гоё үнэртэй тэгээд түүнийг нөгөө үр хүүхэдтэй болгодог тийм одоо бэлгшээлтэй юм байна л да. Тэгэхээр хүдрийн зарыг шингээчихлээр одоо үр хүүхэдтэй болно, насан туршдаа ханилж суунаа гэсэн утга агуулгыг одоо бас агуулж авах жишээтэй.
Тэ гээд бодглохлоор одоо дуу болгон чинь өөр өөрийн онцлогтой өөр өөрийн сонин дал тутахыг агуулад тэрэндээ нөгөө ёс жаншил нь бас байгаад байгаа биз тий. Багтаад байгаа биз тий. Бараг л нэг талаараа ингээл ертөнцийн амьд бодгал бүхнийг ингээ багтаачихсан юм шиг тэдний хийдэг энэ үйл зан заншил ёс суртахуун бүгдийг тэр дундаа бас шингээчихсэн юм шиг. Тэгвэл энэ ард түмний дундаас яг энэ ахуй соёлоос урган гарсан энэ ардын дуу, уртын дунд дуучин хүн өөрөө их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байхаа. Ер нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй л доо. Яг үндэсний энэ яг язгуур энэ бол цаг хугацааны хувьд бол энэ бол мөнх хорших зүйл шүү дээ. Хүн бол бид нар бол хэсэг хугацаанд одоо амьдрал тэгэл орчлонгийн чамар үгүй болно. Энэ өв соёл гэдэг юм чинь бол мөнх байх хэрэгтэй зүйл байхгүй. Тийм болохоор энэ байх хугацаанд одоо мэдээж одоо дуучин дамаа ардын дуучин уртын дуучин болсон бол яг энэ амьдрах энэ байх хугацаанд хэсэгхэн хугацаанд ч эндээ хүндгэлтэй хандж тэ энэний бас түүчээ болж бас энэ өв соёлоо бас энэ байх хугацаанд бас сайн сайхан авч явах ёстой л гэж одоо ер нь боддог. За, урилга хүлээ авч ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилдаас өндрөөс амжилт. Тэгээ төслийн нэг гоё үг хэлчихийх үү? Тэг. Манай багшийн хэлсэн үг л дээ. За. Монгол улсын гавьяа тугш одоо нэр туртын дууш дэлгэр гэдэг хүн хэлсэн байдгийг. Тэгээд Монгол ардын уртын дуу бол дэлхийн дууны хаан юм а гэж. Тэгээд хүннийг үеэс үүдэлтэй дуу биш юм байна. Энэ бүр хүү мандлын үеэс үүссэн дуу юм байна гэж манай багш. Өөрөө бас судлаач хүн байсан л та. Тэгэж хэлчихсэн. Тэгээд энэ үгийг би аливаа нэвтрүүлэх тарахтай бас хэлмээр санагдаад тий. Монгол ардын уртын дуу бол дэлхийн дууны хаан юм а гэж. Сайн сайхан үгээр төгсгөө тий. За маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээ үзэгч та бүхэндээ үргэлжлүүлээд өнөөдрийнхөө хөтөлбөрийн төгсгөлд дуучин Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан уртын дуучин Баян Жаргал та бүхэнд Ванли хэмээх дуу хүрэх болно. Аашваага ванли гэдэг чинь амаргийн сэтгэлээ хөө агаар тэнгэрийн гурван дагны нэгэн шүү хөө аашваага ванли харин буйн шиг дамчин хөө арын хідэн баяны шүтэний нэгэн шүү хөө цаадас үсээ хагадсан сайхан ч ванли захта тургай гомсон зогсон ч ванли захын сумын буйн шиг үзвэл зангэрч өгмөр ванли хөө залуучууд түүний үзээд харусмаар ванли хөө мэр ванли хоо хамаг олон залуучуудаараа харусмаар ванли хоо өндөр сумын мөн шиг үзвэл зангэрмаар ванли өдлөө бүрд настай нүцвэл залуугаар санамаар ванли хоо уян зэргийн залуучууд үзээд мэлэрмээр ванли хоо суугийн сүмдэ мөргөнгээд жорожвна ванли хоо тоза хүч мөргсөн донор маам нүцэнгүүтэ бахархаваа хоо залбираад гурван удаа мөргөхийн уйдээ хоо авчныхаа сүлсийг зайлгэж чадахгүй занграад сайхан ч ванли хоо Монголын арт түмний сэтгэлийн тал, нийгмийн илэрхийлэмж болсон Монгол ардын дууны онцлогийг өнөөдөр бид соёл эрдэнэ хөтөлбөрөөр дамжуулан хүргэлээ. Монголчуудын үг хэллэгийн соёл гэдэг далай мэт ариун, яндашгүй ямар гайхам сайхан ариун баялаг байдаг юм бэ гэдгийг
Үүн дээр аялгау цайхан дуу хоорыг хоршуулан Монгол ардын дуу хэрхэн яаж бүтдэг юм бэ? Монголчуудын аж байдал яаж хэрхэн тусагдсан байдгийг гэдгийг түүхэн цаг хугацаа энэ монголчуудын оюун сэтгэлгээг бид Монгол ардын дуунаас эргэн сөхөж танин мэдэх боломж бүрэн нээлттэй байдаг юм аа. Ингээд энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ судлаачдтай уулзаж Монгол ардын дууны үг түүхээс танилцууллаа. Мөн урлагийн олон төлөөллийг бас та бүхэндээ аялгау цайхан дуу хоороор учран залгууллаа. Ингээд өнөөдрийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй.